Yo, hi guys. Энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн чинь мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ хогнуудыг хэрхэн зөв онортой шийдэх талаар зааж өгүүлнэ. Нэрээ нэг зүйл сануулгад лайк болон subscribe товчон дээрээ дараарай. Баярлалаа. За ингээд бичлэг руугаа орцгоё. Би сайтны энэ чинь ингээд таграад суучдаг, отоод хүлээждэг хүмүүсийг хэрхэн моол идэж нийтлэх вэ? Тэхийн тулд та яг энэ шатныхаа энэ үзүр зогсож байгаад тэр барьшингийн үзүр рүү харж байгаад шидэд өгөхлөөр энэ ч тагтдаг хүмүүсийг моол идэж болгоно. Тэгээд энэ ч бас нөгөө талд нь отоод хүлээждэг гаруудыг хэрхэн нийтлэх вэ? За тэгэхээр тул та энэ болонлогоо зогсож байгаад энэ байшингийн үзүр бол энэ хоёрын дуундлын хаан руу харж агаад ингээд шидэд өгөхлөөр энэ ч байгаа үнийг нийтэлж болох нэ. Дараагийнх нь болохоор мөн ялгаагүй энэ хэсэгтээ наалтаж байгаад молоогоо бариад энэ голынхан шүд рүү ингээд шидэд өгөхлөөр энэ ч тагирдах хүмүүс ингэж моол идэж болох нэ. Дараагийнх нь болохоор сайтны бас энэ чинь ингээд хүлээгээд ингээд буудаад байдаг лета гаруудыг хэрхэн моол идэх вэ гэхээр яг энэ харьцагыг тулж агаад онойгоо энэ харьцагны эхний зураас руу ингэж харуулж байгаад тэгшхэн тулаад эргэж хараа бокс зогсож байгаад энэ эхний шүд рүү очиад шидэд өгөхлөөр харьцан дээр унаад энэ хэсгийг ингээ бүхэлд нь моол идэх нэ. За дараагийнх нь болохоор тактик хэрхэн моол идэх вэ? Тактин дээр хүмүүс их таагирдаг шүү дээ. Тэгэхэд бол сэтгэл талаас шатаар нь бууж ирээд энэ хоёр цэгний голд нь зогсоод тэгээд ахаад энэ цонхон дээр байгаа хоёр цэг гол руу орж агаад ингээд шидэд өгөхлөөр тактны үнийг ажуулах нэ. Дараагийнх нь болохоор ахаал тактик моол идэн мэдээж. Тэхийн тулд та яг энэ хэсэгт ингээд хоёр талаас шахуулсан энэ талаас ч нэг дайраад дээр чи ахаад нэг дайраад ивэл дээдлээ хэрхэн моол идэх вэ? Тэхийн тулд та өөрөөсөө энэ цоохорхоо энэ модны энэ боксны ийшээ харж байгаад молоогоо бариад өчтөө ингэ шидэд өгөхлөөр тагтаа бүтэн моол идэх нэ. Ингээд тагт чинь аюулгүй болоход та энэ хоёр талаа авчиж болно гэсэн үг. За дараагийнх нь болохоор хэрвээ та террорист талаас ирж байх та доогор дээгэр гармаар байвал дээрс чинь нэг буудаад энэ боксны дахиад нэг ингээд огтоод хүлээгээд байвал боксоо хэрхэн моол идэх вэ? Тэгэхийн тулд та хоёр дахь багны ардан зогсож байгаад энэ боксны голын дээдл рүү ингэж моол идээд өгөхлөөр энэ ч байгаа бүх хүмүүсийг моол идэж болох нэ. За одоо шууд бөөнөр смок руу орцгоё. За хэрвээ та террор талынхаа зигзагаас гарч ирээд энэ банцандаа тулаад байшингийн нуглаа руу харж байгаад үстрээ шидэхэр харж байгаа шатаа утаж болох нэ. Харин энэ дутуулсан хүн маань буцаж яваад exit-ээр гарч ирэхийн тулд буцаж явна. Тэгэхэд та зигзагаас утчаад гүйж ирээд 2 смоктой болвол энэ зүүн талын байшингийн голынх нь дээр нь байгаа хоёр шүдний гол руу нь харж байгаад хүсрээд шидэд өгөхөр exit-ийн утаад өгчнөө. За манай дараагийн смок маань болохоор та сая энэ талаас шидээд ингээд смоксон шүү дээ. Тэгэхээр хоёр талаа шатаа смоклуулсан, гардгаа смоклуулсан хүн буцаж яваад агийн лонгоор орж ирэх гэж байна.
Тэр үед танд 3 смок хэрэгтэй болно л доо. Хэрвээ та 2 найзтайгаа тоглож байвал нэг смокууд аваад энэ ханад тулж зогсоод энэ банцны 4-ний 1 рүү нь харж байгаад хүсрээ шидээд өгөхөр энэ хэсгийг ингэж утаж болох нь. Тэгэд энэ 3 хэсгийг 3-ын утуулсан хүн смокын дундуур гарч ирэхээсүр аргагүй болоод гараад ирэхдээ та 3 талаа аваад буудчихвэл нөгөө хүн чинь үхэх нь ойлгомжтой. За манай дараагийн смок нь болохоор пассенжийн гарч ирдгийг үтнэ. Тэгэхин тул та арч руугаа ороод голын шүд руугаа харж агаад шидээд өгөхөд ингэж утнаа. За таасаа пассенжийг утцсан байгаа. Тэгээд нөгөө хүн чинь лонгоор гарч ирэх чинь. Тэг үед нь та лонгийг нь хэрхэн утах вэ гэхээр энэ шатны халдаа тулж зогсож байгаад 3 дахь зураас. 3 дахь зураас хажуу талд нь барьж байгаад өсөхгүй шидээд өглөөр энэ хэсгийг ингээ утчихна. Энэ хэсгийг утуулсан хүн чинь мэдээж энэ хажуу талаараа гарч ирнэ. Тэгэхээр та миний сайн зааж өгсөн мооло шиг шидчихнэ гэсэн үг смок. Голын шүд рүү харж агаад ингээ шидчихэр ингээд смок тулчихна. Тэгэд нөгөө чинь энэнгүүрээр гарч ирэхээс урахгүй болоод гараад ирэхэд нь дуусаа. За тэгээд миний энэ удаагийн имшилэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та лайк, subscribe хоёроо дарж амжаагүй бол яг одоо их дарчвал их зүгээр байна да надад. Тэгээд 100 subscribe дээрээ giveaway хийн. Миний өмнөх имшилгийг үзвэл ойлгоно. За тэгээд дараагийн имшилгэний санаа бол доор комент бичээрэй. Би бол бодохдоо дараагийн имшилэг бөөнөрөө крафтууд туршиж үзье гэж бодож байна. Тэгээд та нар маань миний сайн зааж өгсөн моло, смокуудыг дарж явахдаа туршаад үзээрэй. Танаа бахиханд их хэрэг болох байхаа. За баярлалаа. Баяр та.